дипломын бодлогын 2 дугаар хэсэг нь. За өмнөх бодсон бодлогуудаа үргэлжлүүлээ явуудъя. За энэ одоо бол энэ яг хэсгүүд дээр нэг нийлбэрэл ашиглаад байгаа шүү. Тэрийг ажиглаарай. За хайрцаг нь 58 шүтэн зав. За 2 хүүхэд энэ шүтэнцнээс ээлжлэн 2-5 шүтэн зав. Хамгийн сүүлд авсан хожигдох бол энэ бол эхний тоглогч хожиж чадах уу? За эхний тоглогчийг хождог байх тийм палан зохиох гээд үзээдүүлээ. За эхний тоглогч хожмоор үл явсаар гуйцад нь нэг шүтэн зүйлтэй хэрэгтэй. Нэг шүтэнцийг 2 дугаар тоглогч авах юм бол тэр тоглоом сүүлд авсан хожигдчих гээд байна. За би 2-5 хооронд сонголттой 2 3 4 5 сонголттой. За нийлбэрийн санааг ашиглавал нийлбэр нь 7 ухаар авдаг байна. Гэтэл 58-ыг 7 туваасан чинь 1 үлдэж байна. 58-ыг 7 туухаар 1 үлддэг юм байна. 2 үлдэж шүүчлээ. 2 юм байна. 57 үлдэжлээ. За тэгвэл би 2-оос би хамгийн сүүлд 1 үлдээж хамгийн сүүлд авсан нь хожигдох ёстой болохоор би энэ 2 үлдээд туушаага нэгийг нь авчих 1 дугаар тоглогч. Нэг ширхгийг авъя. Аавна. Үүнээс цааш нийлбэр нь 7 ухаар л аваад байна. 2 дугаар тоглогч хэдийг авна, нийлбэр нь 7 ухаар аваад тахад эцэст нь 1 дугаар тоглогч нийлбэр нь 7 ухаар авах цаана 1 шагаа үлдэнэ. Ягаад гэвэл би 1 үлдэгдэл үлдээч гэсэн учраас. За тэгээд тэрийг нь 2 дугаар тоглогч авалгаж юм гэсэн. Одоо нэгэд тайлбарлаа бичихэд хангалттай. 1 дугаар одоо ингэ бичижээ л та би. 1 дугаар тоглогч мөн үү? 1 дугаар тоглогч. За 1 дугаар тоглогч нэг ширхгийг авна эхлээд шүү. Үүнээс цааш яах нь нийлбэр нь 7 байхаар аваад авахд хангалттай. Ингээд яах эцэст нь 1 шагаа үлдээн тэрийг нь 2 дугаар тоглогч авнаа. За дараах нь мөн ялгаагүй л харагдаж байна. 2 тоглогч ширээн дээр ийм шагаануудаас авах юм байна. 3-аас 7-гийн хооронд. 3-аас 7-гийн хооронд гэдэг чинь 3, 4, 5, 6, 7 гэдэг чинь нийлбэр нь 10 байх сонголт байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ шагааны тоог нь 10 тугай 3 үлдэж байна. За тэгээ аль нь хожиход тэрийг одоо харна. Сүүлд авсны очих юм уу? Хамгийн сүүлд шагаа авсан хүн хожигдно. Тэгвэл 1 шагаа үлдээх хэрэгтэй юм ба шүү дээ. Тэгвэл би энэ 3 үлдээд байгаагийн 2-ыг нь л авчий гэсэн үг байхгүй. 1 дугаар тоглогч яах нь вэ? 2 шагаа аваад эхлэе. Авч эхлэн мөн үү? Үүнээс цааш нийлбэр нь 10 байхаар аваад тахад үлдэгдэлийг 2 дугаар тоглогч аваад тоглоом дуусна. За энэ тоонууд дээр яг илгэх авахгүй. Тэр дээр 10 туугаал үлдэгдэл дээр нь ажиллаад үе гэсэн үг. За дараагийнх нь нэгийг харьцах нь 100. За ийм хүснэг тугам нийшээ 100 нүдтэй. За оргил азаа 2 ээлжлэн даамыг баруун тийш нүүлэх юм байна. За даам энэ дугам байна. За энд даам байгаа юм байна. За нүүлэх боломжгүй болсон хожигдно. Нүүдлгүй болсон хожигдох. Хэрхэн тоглол гарцаагүй хожих вэ? За нүдийг нь дугаарлаа бодорой л гэсэн санаа хэлсэн юм зөвлөе үлдэх. Тэгээ би нөгөө нийлбэрээ ашиглаж уугаас бодохгүй үзье. За сондгоо дугаартай үзье. Тэгээ ажиглаарай. Энийг ажиглачи. 1 3 5 7 9. Тэгэхээр нийлбэр нь 10 гэдэг юм орж ирж байна. Тийм ээ. Нийлбэр нь 10 байхаар хэн нэг нь аваад иж болох нь. За тэгвэл энэ дээр нөгөө нэг 100 маань 10 туваагдаад байгаа үз. Тэгэхээр ер нь 2 дугаар тоглогч л хожих тал руу орж ийн гэсэн үг байхгүй юу? 110 туваагддаг тоо үз. 1 дугаар тоглогч яаж нүү нийлбэр нь 10 байхаар би араас нүүгээд байгаа байхгүй юу? 1 дугаар тоглогч 1 гэ нүүх юм бол за энэ даамыг энд байс бодлого ингэж бодох байх гэж би бодож байна. Даам огт анханасаа байгаагүй. Даам 1 эхний 1 гэ нүүхэд энд тавигдана. Эсвэл 3 гэ нүүхэд энд тавигдана гэж сэтгэж.
За тэгээ нүүхт нь нийлбэр нь 10 бахаар араас нь үгээд байна. Тэгээд хутанд 2 дугаар тоглогч нийлбэр нь 10 бахаар нөхөд 100 дахь нүдэн цаавал 110 тугаа гэдэг учраас тэгэхээр яах нь вэ гэхээр 1 дугаар тоглогч энэ дээр нь хожих боломжгүй байх л гэсэн үг. Яаж ч тоглосон 2 дугаар тоглогчд алдаа гаргаж нүүхгүй бол гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө одоо энэ хичээл бодлогууд юм дандаа нэг нийлбэр дээр ажиллаад байгаа хичээлээд ер нь энэ санаагаар олон бодлого ууддаг шүү цааш та.